За хаврын хэн сарын шинийн 14-ний өдөр үлгэрийн далаад ингэж айлджаа. Түүний хойд өдөр Удраяна хаан бурхныг заалж Удраяна хаан бурхан цэцэг цацсанд тэдгээр цэцэг цацмагт сац 250 эрдэнсийн тэрэг болон хувилаад 3,000 их мянган ертөнцид хотол оронд орсныг нь хамаг бүгд үзэж маш тунгалаг сэтгэлд болсон төдийд яш төгснөгдсөн бурхан өвчнийг ангаахуу эм өгсөн мэд ямарваа богцын ном үзүүлсэн зарим нь дээргүй үнэн төгс туулсан бод хутгас сэтгэл үсгээд харилтгүй оронд орсон ба тэнгэр хүний төрлийг хүсэгчд тоодомшгүй болов гэж айлджээ. За эри товлгааны магтаалд бид ингэж уншдаг. Чинэн Удраяна чадвармбро мэдэг дорва эренчил лайдав шиндан дондон нижан ажууя сэрдсэн зэвэр задлаа чанцаалаа гэж уншдаг. За орчуулга нь түүний хойд өдөр Удраяна хаан хосгүй тахлын үлсийг түгээв. Ингүй огторгоо цэцэг сацсан эрдэнэс олон зүйлсээр үзсэн 1250 нэн үлэмжит хөлөг морин тэрэг сансар гурван ертөнц бүхнийг нь сайтар дүүргэн зохиосон мөргмөө гэж альдаг. За тэгэхээр энэ шинийн 14-ний өдөр Удраяна хаан болохоор бурхан шав нөхөд сэлтийг болохоор уран залж идээ гүнцэг гэж өргөжээ. За идээ гүнцэг өргөх цагтаа болохоор тагил болгож одоо цэцэгсийг болохоор бурхан багшийн гэгэнд гэж өргөсөн байна. Тэр өргөсөн тэр цэцгийг болохоор бурхан багш болохоор юу вэ гэхээр тооны хувьд болохоор 1250 одоо тоогоор тоологдохоор за тийм эрдэнсийн тэрэг болгон ингэж ховлгосон. За эрдэнсийн тэрэг гэдэг нь болохоор 5 зүйлийн тийм одоо сайхан эрдэнсээр бүтсэн тийм маш сайхан морин тэрэг, хөлөг тэрэг ингэж одоо бүгд ингэж. За тэр бүгдээр нь болохоор одоо тэр тэрэг бүгд нь болохоор окторгой дүүрэн 3,000 ертөнц дүүрэн одоо ингэж сайхан харагдаж байхаар ингэж сайхан ховлгосон эри товлгааныг үзүүлсэн өдөр нь шинийн 14-ний өдөр болно. За шинийн 14-ний өдөр маань мөн монголчуудын хувьд болохоор одоо бид давхар дүүцэн гэж тэмдэглэдэг сайхан өдөр. Учир юу хэмээн бас манай бурхан умар зүгийн одоо шашин амтны итгэл болсон умар зүгийн одоо шашны сарт байх манай өндөр гигэн зан үзэрч явсан дом бодогдтыг маань болохоор одоо нирвандор үзүүлсэн өдрөө. Тийм учраас одоо бид хүн давхар дүүцэн гэж одоо их буйныг шамддаг. Qai